Өвөө малгайгаа хүмүүсээ. За. Hello. Өвөн суулгаад гээ. Опа. Я. Нэвтрүүлгээ хийхлээ. За. За, намайг Насангийн Баясгалан гэдэг. Би зөвчтөчний 303 дахь ангид багш нисгчээр ажилладаг. Би хослон 6 настай. Ямар цэцэрлэг тавьдаг вэ? Жойстгээс цэцэрлэг. Ангахаа. Өнөөдөр хоёлаа амттай дурсамж гэдэг нэвтрүүлэгт оролцож байна. Тэгээд амттай дурсамж гэхээр өвөө нь одоо чам шиг жоохон байх үеийнхаа дурсамжаас ярих юм бол өвөө нь одоо алимд их дуртай байсан. Тэр үеийн алим маш тийм гоё амттай, гоё үнэртэй тийм байдаг гэсэн. Тэгэхээр миний охин юунд дуртай байлаа? Алим. Оо бас хоёулаа нэг юмд адилхан юм дуртай байна шүү дээ. Алимд юунд нь болоод алим юунаас илүү болохоор алимд илүү дурлалтай? Чихэрлэг биш. Чихэрлэг биш. За. Гоё. Өөр юунд дуртай минь охин? Хоол. Ямар хоолнд дуртай лээ? Шүлтэй хоол. Өвөө нь ямар ажил хийдэг вэ? Өөх ажлыг мэдэх лөө? Мэднэ. Юу хийдэг? Чирэгний ажил. Аа. Чирэгний ажил. Өвөө нь цэргийн нисгч. Цэргийн нисгч гэдэг хүнд хамгийн гол юм бас хоол хүнс байдаг. Хоол хүнс нь нэг маш эрүүл хоол байх хэрэгтэй. Тийм тусгай нисчийн норм тийм хооллоор дүнсгүүлэх хоолд. Өвөө тангацсан суугаа гоё яадаг уу? Гоё штэ. Өвөө нь ерөнхийдөө яг энэ нисч мэрэгжлийн эзэмшээд маш олон жил, бараг 40 жил шахуу нисэж байна. Онгоц байхадаа хайдаг уу? Онгоц байхаар айхгүй штэ. Тэгэл яг машина барайлахтаа яаж өгдөө тэр шигчл онгоцоо барайлаа. Ягаад онгоц золгоод тахаараа болжээ? Миг 21 гэдэг онгоцны механик байсан байхгүй юу? Тэр онгоцыг засдаг хүн байсан. Тэгээд сүүлд нь онгоцоо нисгэж байхдаа тэр нисэж байгаа нисгч нарыг хараад тэр дараа нарыг хараад би ч гэсэн юм нисэж болох юмсан гэж бодсон үднээс тэр нисгчдийн мэрэгжлийг эзэмсэж онгоцыг жолооддог болсон доо. Өвөө онгоцондоо намайг хоол иддэг. Өвөө онгоцондоо юм уу? Ажил дээр ямар хоол иддэг вэ? Тэр хоолыг хоёлаа сонирхож амтлах уу? Тэгээ. За. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Бонобон. Бонобоноор хайраа илэрхийлье. Ивент итгэгч Vegan Cola. Өөрийг уу. Хоёлаа өвөөгийнхөө өвөтэй цуг нисдэг нисгч нарын хоолыг хоёлаа амтлаа. Ямар хоол вэ? Гоё. Гоё байна. Ягаад гэвэл бидний идж байгаа хоол гоё гэхээс илүү хүний эрүүл мэндэд хамгийн сайн байх хэрэгтэй. Хамгийн эрүүл хоол идэх. Тийм учраас энэ нисгчнэрийн чи хоолыг хийдэг тогооч нь бүгд тусдаа. Нисгчнэрт одоо бидэрт ингээ хоол хийгээд аваад ирлээ шүү дээ. Тэгээ бид нар энэ хоолыг идэхээс өмнө манай нислэгийн эмч энэ хоолыг урьдчилаад ингээ шалгацсан байдаг. Нисч хүн нэг цаг нислэг хийхэд уурхаачин хүн уурхаан гүнд 8 цаг ажил хийсэнтэй тэнцвэх тиймэрхүү хэмжээний эрч хүч энерги алдж яадаг учраас маш юм олон төрлийн хамттай эрүүл хоолоор хоолдог. Танаа цэцэрлэг яадгүй та нарт 1-2 дугаар хоол өгдөг. 1-2 дугаар хоол. Тэгээд цай өгдөг, ус ундаа өгдөг. Цай өгдөг. Битээр тийм гоё ундаа тавьж өгсөн байна. Энэ веган гэдэг ундаа сахаргүй
хүний эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөө байхгүй. Тийм учраас хоёулаа энэ гоё ундааг амтлнаа. Төгөө. Өгөндөө. За. Энэ ингээд бүр цаанаасаа эрүүл мэндэд хор нөлөөгүйгээд гаргачихсан ийм ундаа байна. Тийм болохоор зэрэг энийг уухад боломжтой. Манай нэршнэрийн иддэг хоол таалагдж байна уу? Таалагдчих. Өвөө. Та жоохон байхад цэцэрлэгт явдаг байсан уу? Жоохон бахтай цэцэрлэгт явдаг байсан. Зэнийг цэцэрлэгээс хэн амтдаг байсан бэ? Надад цэцэрлэгээс үү? Одоо миний аав ээж, чиний өвөө эмээ хоёр чинь авдаг байсан гэсэн үг. Шүхрээр бууж байгааг харсан уу? Зөөл битдэг. Яаж харсан? Хаана харсан? Налаад харсан юм уу? Хасан. Нэг зөндөө бод исэн. Зөндөө хүн бууж исэн. Тэгээс тэтгэж айгу мундаг ах эгч нар байгаа шүү дээ шүхрээр буудаг. Үгүй хөгөд бод исэн. Хүүхэд бууж исэн. Залуучууд уу? Тий, уулан дээр буугаад идэв. Улааны агаа нь бас шүхрээр буудаг шүү дээ. Тэ мэдгүй. Алдаанага өөр усад явсан. Өөр улсад явцсан. Шүхрээр буух гэдэг. Сургууль сурах гэдэг. Мэдгүй, улаанага хэдэн настай гэж мэдгэн. Өвөө та анх хэдий онгоцонд нисэн. Өвөө нь бүр 1984 он одоогоос 41 жилийн өмнө өвөө анх нисч эхэлсэн байна. Ундаан таалагдсан юм нөх. Таалагдсан. За. Та онгоцод анх нисэхэд намайг ийсэн. Анх нисэхэд үү? Тий. Гоё штэ. Бүр тэр доор байгаа хүмүүс эдэр чинь бүр мэддэхгүй жоохоо хүн юм уу юу юм мэддэхгүй ш тэр доор айгүй олон хүн тэр дээрээс харах гоё байдаг штэ. Дээд хадад үлнээс дээд хадад онгоц нисдэг тэрийг явж ийсэн. Тийм үү. Үлнээс дээрээс харсан ч нөө. Миний охин олж харж чадсан уу? Орзо хатцсан. Сайн байна. Нэг хад онгоц явж ийсэн амралтын өдөр. Манай усад ирсэн билээ. Манай яасан гинэ? Манай гэдэг дээс Нисчээсэн. Чамаа гэртээ байна ууг харж ийсэн болоо? Мэдгүй. Би тэгээд зураг зурж ийсэн. Зураг үзчихсэн. Окей зураг зурж ийсэн. Зураг зурж ийсэн. Тэгээд тэр онгот эсгэр чи харсан юм уу? Цонхороо юу? Тэгшэн цааш явцсан. Төсөө өдрөө яаж идэв? Охиныхоо төсөө өдрөөр баяр хүргэж очихгүй бол охин гомдё штэ. Тэ онгоцоор ийсэн юм уу? Би онгоцоор очихоор чинь танаа гадаа чи онгоцоо тавих газар олдохгүй штэ. Онгоцоо. Тий. Онгоц тавих газар байгаа мó? Өөнөөс онгоц тавих газар хайгаад олоогүй штэ. Нэг гараас руу орчих юм уу? Гараж руу орчих юм онгоцтойгоо юу? Тий. Нэг зогсоол байгаа ш. Зөксөөл байгаа юу? Хүүх онгоц багтах юм уу тэгээд? Тэгвэл нэг машины нэг орсуулаад тэгээ багтана. За машин өршлүүлчих юм бол өөгийн онгоц багтах юм байна те. За өвөө нь ойлголоо. Тэгвэл дараа нь онгоцоор очино за. За. Өвөө? Аа? Ягаад хэдэн онгоцтой яав? Өвөө зөндөө олон онгоцтой шүү дээ. Зөндөө олон. Таны ажлын нэрнүүд хин гэдэг? Ажлын нэрнүүд нь гэдэг нь өсөөгөө. Нөгөө ажилтны Хүмүүс нөө? Зөндөө байгаа шүү дээ. Нэг харан ишдэг тэр амар хөстэй явд юм билээ. Тийм үү. Миний охин ундаанаас аваад үзтээ. Энэ ундаа ямар байна? Сахаргүй зүгээр ундаа байгаа шүү дээ. Тийм учраас өвөө нь ийм ундаанаас өгöd байгаа шүү дээ. Аргуу болохоор нь Ивент тэтгэгч Vegan Cola өөрийг уу. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Банабан. Банабанаар хайраа илэрхийлье. Энийг яагаад онгойлохгүй аа? алуу авид хоёлоо онгойлгоо л да. Юу юм бол ууцаанаас авид.
Энийг гоё юм шүү дээ. Вьетнам кола гэнэ. Энэ чивэтэр дөгөөдөөс гоё ундааны юутай юм биш үү? Тэгээ хоёуланд нэг юм өнөөдрийн нэвтрүүлэгт оролцлоо гэдэг ийм бэлэг өгсөн байна. За энэ хараа. За энэ хоёр ширхэг. Энэ хоёр ширхгийн ард тал дээр нь хоёлоо ингэнэ бичиж чадахгүй юм чинь гоё зураг зурчих. Юу зурах юм? Юу зурмаар чи өөрөө дуртайгаа зур. Өөр энэ дээр охиндоо юм бичлээ. Энэ охин тэгээ том болоод уншиж чаддаг болохоор зэрэг энэ хайрцгаа онгоолгоод энийг уншаад би өөдөгөө ийм жохон багтаа ийм юу зурах юм. За чи зур би бичлээ. Тэгээ хоёлоос үлд нь эргээд нэгнийхээ хараа идөхөө. Будаж яга болохгүй юу? Будаж болохгүй байгаа юм байна. За юу ч хэсэглээ зурчих. Будахыгаа дараад нь шидэ ойлоо дөхөө. Өвийн аслан гэж энэ аслан. Энэ хоёр үснийхээ байрын солилцлоо. Энэ Тий. За. Дахиад орно. Сасаа биччихгүй тэгвэл. За. Гал ихнээс нь. Хүн айгүй мундаг бичиж штеп нэ охин чи. За илүү зурсан юмгаа өөдөө хэлээд өгдөө чи юу зурчваа? Онгоц нар үл Онгоц нар үл өөр юу гэнэ? онгоц үн Тийм байна. Онгоцон дотор байгаа хүн байна тий. За. мэд тэнийг зураад гээ. За. Тэр онгоцон дотор хэн байгаа юм бол? Та. Тийм үү. За. Үүний чи энэ гоё дурсамжин дээр ингэ бичсэн хамттай дурсамж гэдэг дээр. Хайртай зээ охин энх орчлонтойгоо синийг телевизийн хамттай дурсамж нэвтрүүлэгт оролцсондоо оролцлоо. Охиндоо дурсамж үлдээсэндээ баяртай байна. Охин минь эрүүл энх байж сайн хүн болоорой. Энийг одоо yes. Юу яадагч? Би өвөг алцлаа yes гэсэн. Өвгийнхээ араас нэрч байна. Өвөө энэ байранда зах бид энийг энд нэг юу зогсоод. За. Та ийшээ яг зогссон шүү. За. За тэгээ хоёлаа эндээ игээд хатгалч идэх үү? Энийг бас ингэж зогсоол юм дураад. Ингээд. Энэ яа тий онгоцныхон зогсоол юм уу? Тий. Яг би чиний хийсэн зогсоолд чи ирж онгоцтойгоо зогсох юм уу? Би энэ нэг юм дураад. За чи наадах зураад дууссан уу? Үүн ингээд бичээд дууссан. За. Чи нэрээ бичсэн байж тээ энэ хорчлон ингээд. Ийшээ ингэж биччих. Тийшээ бичихгүй. Ард л бичнэ. За одоо ингээд энэ ч нэг хадгалч. Би 25 гэж бичээд хий. 25 гэдэг нь юу гэсэн үг вэ? 2025 гэж юм уу? Ямар монд юм бэ? Чи нэг телевизийн хамт олонны урилгаар хамтдаа дурсан нэвтрүүлэгт өөрийнхөө зээ охин их өршлөнтэйгөө оролцсондоо маш баяртай байна. Анх 1925 оны 5 сарын 25-нд Американ дэнждэр U-13 гэдэг онгоц бууснаар цэргийн нисгийн үндсэн тавигдсан. Ер нь Монгол улсад дэс хүчний үндэс тавигдсан гэж үздэг. Энэ салбарт ажиллаж байсан ахмад буурлуудаа түүхт 100 жилийн баярын мэндийг хүргээд эрүүл энх ад жаргал энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлаа. Баярлалаа. Ой мандагшаа. Хартай шүү гэж. За.